Mag нь 1 рүү орох тоглолт ийхүү эхэлж байна. Jordan Tolbert төндрөлсөн. Энэ тоглолтын эхний тоглолт Visage Knights-аас ирнэ. Их хамглан бөмбөгөө алдсан. Дурдан тоглолт Barcelona гараад ирсэн энэ тоглолтын эхний оноо. Бөмбөг таслалт хурдан тоглолцоо. Зайлшгүй багаас маш сайн хамгаалалттай тоглолт эхэлж байна да. Эрдэнэцогт өөрөө шидгийг илүүдүүлсэн. Очротын Эрдэнэцогт энэ тоглолтын багийнхаа эхний оноог болон цааш. За Knights-ийн сүүлийн тоглолт Монголиас бас том хожигдлыг хүлээсэн дээ. Tolbert төл дээр ажилласан довтлон амжилттай. 78-95 ярьцтай. 17 он үнзрүүтэй хожигдол хүлээжтэй. Jordan Tolbert хангалттай зай үссэн байлаа. 2 оноо. Бүгдийн нэг хамгаалтын арга барил нь Warren авдаг. За бус дамжтын тоглолт гэсэн. Тийм хамгаалтын арга болж байгаа эрдэнэ төгсгөх хэрэгтэй хөөргөд явуулсан довтлон амжилтгүй бас өөрөө 2 дахь боломжийг үүсгэж хөөргөцсөн. Сэтгэлтэй байхандаа тоглолт бийг хамгааж байгаа. Эрдэнэ дахиад мөнгө алдсан. Barcelona хурдан тоглоход гарч ирээд амархан 2 оноо авсан. Гарч ирээгүй. Гой дамжуулт байсан. Az2 сул 2 оноо авлаа. Knights бөмбөг үйлдсэн гой дамжуулт. Инх хамглан 45 дээрээс 3 он шилжсэн амжилттай. За өмнөх нэг суу шидэлтэй царга. За Эрдэнэцогт дундаас аваа шуу шидсэн Эрдэнэцогтын шидэлт харин ойгоод гарсан хамгаалтын самбарыг Ян Миллер авлаа. Өдөр хамгаалагчийг авч гарч ирээд завж руу гаргасан их хоёр хамгийн сайн шилдэг цэгнэ. 3 он шилдсээр дунсан. Warren зүүндээ хоноод орсон сугар очир дамжуултыг үлдээсэн довтлон амжилттай. Warren-ы ухаас хөрөлд орж за байх юм бол маш сайн шиддэг тамирч шүү дээ. Буцаага Barcelona 45 дээрээс 3 оноо шидэлтэн амжилттай болсон. Barcelona 245 дээрээс хийж байгаа шидэлт. 2 эсрэг тавуулаа. Barcelona-ийн дамжуулт ихээгүй ирсэн FOD-гийн хөрсөн довтлон амжилттай. Devin Warren араас нь хүрсэн ч таслах хэмжээнд байж чадсангүй. Түшиг хөөргөд явуулсан довтлон амжилттай. Az2 эсрэг зүүн яваад орсон. Ямар эвлэг төсөж байгаа. Шиг цаана Az2 мөхтөр эсрэг бөмбөгөө доор гисэн FOD-гийн их гоё үртэй заагаад байна. Devin Warren Az2 эсрэг Az2 контактн дээр зогсооцсон мөнхтөр араас орж ирсэн самбарцсан довтлон амжилттай. 10-аас доош орсон дамжуулт FOD-гийн дээр ирсэн Tolbert-ийн эсрэг 3 он шилжсэн. Devin Warren хамгаалалтчийн эсрэг эргээд явсан довтлон амжилттай болсон. дээр ирсэн Az2 за өнөөдөр чөлөөтийн их олон шидэж энэ Миллер 20 дахь боломж авлаа. Тусдаар бол гитар болж ирсэн нэгээр аваад ирсэн Jordan Tolbert төгсөлөө. Devin Warren Tolbert-ийн гоё ёслол байна. Devin Warren гоё дамжуулт байсан. Суур очир амархан 2 оноо авлаа. Нөгөө 2 доош дамжуултыг өгөөд. Хоёр станы араас явуулсан. Их хоёрын шидэлт амжилттай. Warren Эрдэнэцогт шидсэнгүү. Айнуудаа дундаа шидсэн Эрдэнэцогтын шидэлт амжилттай болсон. Ян Миллер Devin Warren эсрэг зөрөөд орсон дамжуулт FOD-гийн гарт ирсэн. FOD-гийн түүнийг нэрөө болгоцоо. Devin Warren маш гоё атгантыг хийсэн. Нэрсэлгийн цаг Devin Warren өгсөн дамжуулт инх хамглан буцаага Devin Warren-д гаргаад өгсөн суул шийдсэн Devin Warren-ы 3 он шидэлт амжилттай болсон. Devin Warren дамжуулт Эрдэнэцогт дээр ирсэн буцаага Tolbert туулсан Jordan Tolbert өөрөө дайраад орсон довтлон амжилттай. За буцаага Devin Warren бөмбөгийг авсан. Az2-ийн дээрээс явцлаа. Devin Warren үлдсэн дөө. Devin Warren хамгаалагчийн хордор биеэг Jordan Tolbert нэгээр хаяад өгч. Барс улд бөмбөгөө барьцсан. За доор FOD-гийн Devin Warren эсрэг шахаад явхад ямар нэг асуудал байсангүй. Эрдэнэцогт дайраад орсон ямар гоё дамжуултыг өгсөн бэ. Суур очир түүнийг нь 2 оноо болсон. Warren гоё дамжуул суур очир нэг илүү дамжуултыг өгсөн Jordan Tolbert. Warren дайрж ороо дамжуултыг өгсөн. За энэ доотлогоо хамгаалахын аргагүй байна да. Оноотод ялчгүй бол багт нүгүүлэгдээд байна да. Тэмүүлэн доор гисэн FOD-гийн солгой төгсгөл амжилттай болсон нэмээд алдаатай юм байна. Хурдан довтлоонд их хоёр гараад ирсэн. Их хоёрын төгсгөл амжилтгүй болсон. За алдаа гарсан. Их хоёр дээр алдаа хийж байгаа. Дамжуулт Barcelona дээр ирсэн шууж хийж байгаа юм байна. Barcelona-ийн 3 он шидэлт амжилттай болсон энэ үед. Эрдэнэцогт нүүрний шугам дагаж ороо задлсан инх хамгаалангийн 3 онооны шидэлт амжилттай болсноор Barcelona заалгч усан дамжуулт их хоёр хариугийн төрд орно гэж байна. Хийсэн болох боломжтой. Үзэгч та бүхэн энэ багны аппликейшн утсан дээрээ татаж зайнаас бүртгүүлээд өгтөлтэй мэлгээ аваарай. За их орох юм бол чөлгүүдийнхээ хэмнэлийг эргүүлэх гээд байна да. Ян Миллерийн солгой төгсгөл амжилттай болсон нэмээд алдаатай. Миллер өөрөө цэцлаа төрж гард ирсэн хотын зай шидэлтийг гүйцэтгсэн Ян Миллер үзэгчтэй. За зүүндээ цэцлаа авсан өөртөө зай үүссэн дундын зай шидэлт нь амжилттай болсон. Зэд байна. Warren дээр ямар нэгэн алдаа байхгүй. Jordan Tolbert контактад орцолгоогоо
Аадсан өөрөө удаах боломжийг өгсөн. Ян Миллер өөрөө довтлогоо төгсөхгүй гэсэн Тэмүүлэнд судлаад өгсөн. Тэмүүлэнгийн 3 онооны шийдэлт 3-р үеийг хааж байгаа юм байна. Орнслооны араа шийдсэн. Холын шийдэл амжилтгүй болсон. Довтлооны самбраас авч чадсан Сувар очны 2 оноо. Байрал дээрээс дамжуулт түшиг баруундаа хөдлөө самбардаад явуулсан төгсгөл амжилттай. Тоглог эзэмшилт дамжуулт нь Эрдэнэ цог дээр ирсэн. Эрдэнэ цогтын холын зан шийдэлт амжилттай болсон. Миллер хамгаалт гэж баруундаа урд нь гарцсан да Миллер контакттай довтлогоо амжилттай явуулсан. Эрдэнэ өөрөө яваад орсон эсрэг багийнхаа хамгаалтын цорхог ямар сайн. Уурн дайрч руу дамжуултыг өгсөн Сувар оч за 3-р үед онооны тэргүүллийг одоо үүсгэж чадсан шүү дээ. Тийм. Барсуулт өөрөө шидэж байна. Барсуултын ямар шийдэмгийн шийдэл. Уорнд одоо бол бодтой талбарууд ярихад ямар нэгэн асуудалгүй болсон доо. Дэвн Уорн баруундаа яваад орсон довтлогоо амжилттай болсон. Эрдэнэ цогт Сугар очир шалдаж өгсөн. Сугар очир бөмбөгөө их эвгүй хүлээж авсан ш довтлогоо зөвсөн. Сувар очир дүндэр хамгаалтыг хийж байгаа. Зайфэвдийг өөрөө шахаад явсан да. Солгой далсан төгсгөл нь ойж жагаад орсон. Эрдэнэ цогт аваад шууд гараас гаргасан. Эрдэнэ цогтын холын зам шийдэл. Уорн дайрч ороод өөрөө төгсгөлийг хийсэн. Дэндүү амархан харагдууллаа да. Их эвгүй дамжуулт эзэндээ ирсэн түшиг бодтой талбар ороод хөөргсөн довтлогоо амжилттай явуулсан. Нэмэлтийн шийдэлтийг элбгийн түшиг үүсгэхээр боллоо. Элфэдийн сланыг аваад орсон элбгийн түшиг тоолбортын гарыг давуулаад давталсан. Үнэхээр мэдрэмжтэй Сугар очир довтлогын самбыг авсан. Эрдэнэ цогт суун шидсэн. Дондын зан шийдэлт амжилттай. Шид борон зай үүсэнгүй түшиг. Барсуултын удаа завчин дээр суулж байгаа юм байна. Барсуултын 3 оноо шийдэлтээр 86 дээр занхтай хугацаа бол байгаа. Эрдэнэ холын зан шийдэлт амжилттай болсон. Устдаж явсан түшиг. ФОД-ийн тоолбортын эсрэг дундын зай шийдэлтийг үүсгэсэн. ОД-ийн шийдэлт амжилттай. Тоолборт ОД-ийн эсрэг за баруундаа дайраад орсон довтлогоо амжилттай болсон. Бидэнд харагдж байна. Барсуул алхамтаа томруулсан довтлогоо амжилттай. аваад гарсан байгаа да. Урд нь гарсан, сууларсан их баярын холын зан шийдэлт амжилттай боллоо. Хасын хүлгүү тоглолтыг Эрдэнэ цогт тоолборт суларсан шүү. Жордан Толберт их баярын дээрээс хамгаалтан дээр бол Миллерийг үлдээчихэж байгаа юм байна. ФОД-ийн талбайд байсан юм. Эрдэнэ цогтод ямар том орон зай үүсчвэ? Ийм том орон зайг юу гэж зүгээр өнгөрөөх үү? Миллер баруундаа хөдөлсөн өөрөө 3-аа шидэж байгаа юм байна. Ян Миллер энэ бол түүний цаг. Ян Миллер мөнхтрийн эсрэг зүүндээ цааш идсэн Ян Миллер холын зан шийдэлтэй дахин нэг удаа авнаглаа. Эрдэнэ цогт зүүндээ эргээд явсан Эрдэнэ цогтын довтлогоо амжилттай болсон нэмэлт шийдэл. Барсуулч гэсэн их мэдрэмжтэй бөмбөгийн цаллаа. Эрдэнэ цогтыг дахиж аргалаад орсон Барсуул ямар гоё. Миллер гэсэн тоглогчд бол тоглоом дээр идэвхтэй байгаа да. Тэмүүлэн аваа шуу шидсэн үнэхээр том шийдэлт байлаа. Болсон. Найцын довтлогоо Барсуул бөмбөгөн дээр нь гар буулгасан бөмбөгийг садгаад авчлаа өөрөө хурдан довтлогоор орсон. Амжилтгүй Тэмүүлэнгийн самбар хурдан довтлогоо түшиг гараад ирсэн байгаа. Элбгийн түшгийн 2 оноо хасын хөлгүүдэд баруундаа яваад орсон. Гаргасан Тэмүүлэн суул шийдсэн шийдэлтэй амжилттай олсон. Тэмүүлэн бүтэн эргүүлчлээ. Гардны эсрэг өөрөө шийдэж байгаа юм байна. Баатар Эрдэнэ Барсуулт үзэгчтэй. Энэ тоглолтын эцсийн цэгийг сайн шийдэлээр тавьчлаа да. Нөгөө ласт Жордан Толберт за цагран дээрээс шүтээд Висэш Найтсыг буулгаж авах нэгэнтээ тодорхой болжээ. Завын гол нь 3 тоглолт бол маш ойрхон өдөөний сарын зайтай тоглож байгаа 3 тоглолт. 114-105 хасын хөлгүүд Висэш Найтсыг 3 тоглолтод дараалал тожлоо. Энэ тоглолтын гол баатар Маргаангүй хасын хөлгүүдийн 5 дугаар Барсуулт байлаа. Баатар Эрдэнэ Барсуулт албан ёсоор өндөрлөж байна. Хасын хөлгүүд Висэш Найтсыг 114-105 ярцаатайгаар буулгаж авлаа.